Монголчууд энэ радио 88-ны хуралдаан дээр сугаат харуулан сонсож буй эрхэм сонсч үзэж таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжүүлтөө хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэж тань шууд төрдөг. Өнөөдөр 2023 оны 3 дугаар сарын 15-ны 5 гарагийн Яна нэвтрүүлэг инхүү эхэлж байна. Студид хөтлөгч Гэрлээ Номой Хашмуугийн найруулагчаар Обинер ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Буурал усны Сэт за мөн эрчүүдийн брэнд Gatsby хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань эхнэр ээж хоёр муудвалцвал яана гэдэг сэдв ярилцсан. За эвгүй сэдв шүү надад чинь. Ээж эхнэр хоёр ч юм уу аав нөхөр хоёр муудалцвал хаашаа арч хөвцсөн дээр вэ? Наадах чинь хятадын гүн сургаал гэдэг шүү дээ. Бас уу. Тий асуудаг. За манай ээж эхнэр хоёр ингэж муудалцаад байх юм. Юу гэж та зөвлөхөө гэдэг мэргүүнээс асуудаг байхгүй юу? Тий тэгсэн чинь. За ээжийн хажуу дандаа л ээжийн талд ороод тий таны зөв манай ихнэр ер нь ухаан муутай штэ гэл ингээл ягараа гэдэг. За тэгвэл ихнэрийн хажууд яг үгсч. Ихнэрийн талд ор. Тийм манай ээж. Гэхдээ тэр хоёр чиг хоёул ингээ хамт хэрэлдээд байгаа. Гөө тэгсэн чи тэгнэ. Тэгээ тэр хоёр цуг байвал яг үгсэж чинь. Доошоо хараад хэний ч талд орохгүй. Тун тоогүй гэж толгоогоо сэгсрэл хэний ч битээ талд ороорой гэж юм шүү дээ. Тэг тэд тэгж хэрэлдэж шүү дээ. Хашаа хилээч чи. Хил дуугараач. Чи нэг юм дуугараач. Имээ зодох нь байна. Ээжийн нүдэн дээр тий чи дуураач чи. Чи зогсоод байгаа. Яа чи хилээч чи хэнийг нэг талд орох юм чи. Миний зүг бистэй хилээч чи. Гэхдээ юу яадаг вэстэй? Одоо ингээд хадамтайгаа нэг их хэрэлдэж муудахгүй яг өөрийнхөө ээжтэй хэрэлдээд тэнгууд та хөндлөнгөөс ингээд амар хэцүү байхгүй юу? Агуу тэгвэл арай гайгүй. Тэгвэл гараж явчих болно. Яг нэг танаа ээжтэй манай эмээтэй хэрэлдээд маам аюу хэцүү. Миний буруу байсан ч миний талд ороод. Тийг нь угаасаа тийг нь. Тэгээ загилждаг. Тэгээд надыг өмөрөд байгаа штэ. Тэгэхээр маам болгоод хэлээд байгаа. Тэмхийн бүгд надад загна. Тий. Тэгэхээр аюу юу гэдэлд ордог гэсэн. Та мөгөд тийм байдалд орж ирсэн үү? Би таньшиг гэж ихнэрээ тэгж амар муухай. Өөрийнхөө борог мэдсээрээ жаа. Тэгээ ард нь яасан хэцүү юм бэ? Хүмүүс эдэг тий. Одоо ингээд манай хүүхдийг штэ тий. Одоо манай хадам ээж юм уу загнаад байгаа байхгүй юу? Тэнгүүд би ингээ хадам ээж рүүгээ хэлж чадахгүй мөртлөө хүүхдэд зодоод дачин. Чи яагаад ингэж Тэш өмөрж байгаа. Өмөр зодоод байгаа байхгүй тэр чи. Тэр бол тий байхад юм шиг. Тэр бол тий ингэж яддаг юм шиг ба. Хүнээр загнуулснаас өөрөө ингээд ингэсэн дээр уг нь манай эмээ юу нүдгийн талд ороод надыг загинчвал айгүй хурдан ингээд хэрүүл намтчих гээд байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тий. Тэгэхгүй удаан цай умараад авчих. Энэ асуудал бүр эрт дээр үесээ л байсан юм байна. Хүмүүс хэслээс юм байна. Тэр л айгүй хэцүү. Тэгэхээр маама миний буруутай гэдэг хэлэхээ болохгүй. Би үл харин ч ингээд сумдаар очиод ангийнхан дагуулж яваад тэгэл ингээд үлбис юм шаардчаал гिचж байгаад ээж шууд л тийдэг ингээд ихнэрлүүд ингээд цуг мөг явахад яд энэ нэг юм над руу ээж юу ч хэлэхгүй штэ. Тийм ингээд миний хүү болгоч. Чамаг командэрээс ангийнхаа 10 жилийн ангийнхаа уулзаж яваад эхнэр чинь хажууд нь дагаад явж байгаа сте. Тэгдэггүй яа чи миний хүү яадаг тий. Миний хүү болгоч энийг. хажууд явж байгаа. Тийм хажууд нь ингээ явсан бол чиг татаад ингээ тий бас. Яг юм гэдэг байхгүй юу? За энэ хашаад ингээд бас хотлоо өрнө ч гэсэндээ ямар хэцүү юм бэ гэж бодсон байх юм тий. Танд ямар санагд? Чи таашаалтаад энэ шалгаж гоё штэ. Ямар заваа Та бараг хамт явахгүй яасан гэж бодсон юм шүү. Тэгээ штэ. Нэрэн зэдэг яг надтай хамт явахгүй. Тий тэгэл ёо кока. Яа, гिचчих байхгүй гэдэг. Тий чи аав энэ
Оо томорцай. Гүү яг бодит амьдрал дээр бол хамт яваг яг гэдэг юм шиг гэртээ үлдэх штэ. Эртний угаасаа тэгэж тэгэж штэ. Хаашаа хардаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Та нар тэгэж угаасаа. Яг тэгэж штэ. Тэр ээж яг ингэж дүлгөөн тэгж хэлж чадаагүй майгаад хоёулаа ингэж ээж надад хэлж байгаа. Ээж даваа мөрөх чадахгүй. Тэгээд дүлгөөний гараа авчсны дараа чи ихнэр дагуулж явах таа. Тэр бата тий манай дүүд цог дагаалчихгүй. Яг бодтоор ийм болсон юм байна. Тий тэгсэн бол ятнаа нэг муухай үлбисэн юм. Би тэр өдөр нь ээжтэй зөв машинаар юмд явах байсан байхгүй. Ямар ч тэнгэл байхгүй. Тий тэгсэн чи ээж сүлдээ дааг өмөрөөд нийлээд баг муулах нэ. Бодтоор их тийм юм болсон юм яг тэр чи хэрэгтэй шүү дээ. Уурдаг шүү дээ. Тэгвэл зүгээр гоцгөл гидийгээл уурлаад гараа авчих. Тэг шүү дээ. Тэгээд бас тэрийг мэдэрч чи. Тэгээд тааш атсан дээрээс нь хийгээд болоод юу болов? Ой тэгээд өстөд навши юм байна. Өстөд навши. Хөл зайлуу тэгээ бүр аавч орж ирэхгүй гадаацсан. Та бараг яг машин барь явах хаа. За номер чи одоо нассараа шахуул хадмуудтайгаа амьдэрсэн юм штэ. За яасан. Би юу? Тий. Харж иш ингээл гатгадаг гэж. Чирийг Асаагүй дугаач чи гээл. би ихтэй айгуу сайн охин байсан шүү. Би ерөөсөө юу болохгүй заяа угаасаа муудалцаж болохгүй гэдгийг би мэдээд идэг байсан. Тэгэл гарсныхан дараа мараал нөхөрлөгөөс хамаг нэрвэ гаргаж чи ямар том байна гэж байгаа. Гэтэ нөхрүүд нөмбөл хогийн пялтаг мэр юм байна. Муухай. гэтэ нөхрүүд ээж байж хаад тэрэг тэр амар педгрэдэг. Амар педгрэдэг. Амар педгрэдэг байхгүй. Хашаах эмээгийнх мангар гэдэг мангар педгрэдэг байгаа тий. Би бүр хайгаад байдаг байсан нэ шүү. Бити надад өмөрсө гэж бодоод байдаг байсан. Ой. Гү нэрэ. бид нар яг одоо ингэ ээжигээ хажууд педгэр өгдөг шиг та нар өөртөө амар пялтаг гот шүү дээ. Хацгнаа гүчтэй. Яа тий. Та нар педгээд байгаа юм чи. Тэр баг дургу өрөмөр хэлдэг. Хэцүү. Тэ номбургээ тэг пялтагтаа бүр суурцсан шүү дээ. Мөгийн жамаг би л даа мөгийн ах шиг нөхөртөө болохгүй гэж байна. Тэгээд тэрийг ихнэр сонсцсон байл би гараал ихнэрт чийл ээжиг муулаа шүү. Манай ээж тийм аа. Чи яах вэ? Манай ээж тийм аа. Ятгахтай. Би зөвхөн гэж болж ирсэн. Би зөвхөн болж ирсэн. Айгуу хар багаас амьдралын юм суралцсан бай тэ бүр. Тэгдэг байх тий. Юу би ч нэр суралцсан гэсэн үг аахгүй юу? Уг нь тэр пялдаг ч пялдаг биш. Тэгэл нэг орондоо орох нь те. Тэгээд үгүй яах вэ? Хөшөө хүн байж шүү дээ. Ингээд те. Найзах нь буруу гэхээр хэлэхгүй яасан гэл тэгэл дахиад ирүүл. Тэгээд дараа нь би мама мөрөх гэж хэрэлддэг болсон. Та тэгээд эмээгийнхээ хажууд зүгээр ингээд үгүй эмээ миний буруу гээ маа миний буруу гээ хэлж. Гэхдээ харин тэгээд загнуул шүү дээ харин тий. Ямар ачаагүй аргагүй гэдэг. Миний үгийн зүг чи дугаа. Тэгэл ишхих нэр чи миний үгийн болгосон байна. Чи яс мох. Ого нэр яг гурвалжин дөрвөлжин болдго юм аа. Яалтчгүй тий. Дараа нь энийг өмөрөд байгаагаа мэдгээ болцоо дунд явж байгаа чи. Гэтэ ээжүүд бол гоё штэ. Найзгаа аваад би дуудаал авч яваад тэгэл хүүн сохтуу ороод би алуулж байгаа хөөх зүгээр л миний хүүг чи зүгээр ирүүл аваа явсан. Гэхдээ би аав ээжнэрээ нэг юм ерөөсөй ойлгодгүй ш. Тэр нас биенд хүрцэн хүүхдээ яагаад дандаа чи манай хүүхдийг уруу татаастай гэдэг юм шүү дээ. Би чи харн ялахаар харагдаж байгаа шүү дээ. Хөөе би хараа. Манцгатай аяг бол харагдаж байгаа та. Би 20 эдтэй байсан заяа. 20 эдтэй тэг манай байрны нэг ах байсан байхгүй юу? 40 эдтэй. Тэгээд хаяа газар зүгчтэй. Тэгсэн чинь ихтэрд манад орж ир. Дандаа хар юм мандаа юм. Мандаа өндөг уруу татаад нүдэнд оролцсон байсан. За тэгэж ярьдаг өргөн бол заяа. Гандлага тоор хідэн насны зөрүүтэй лээ те. Тэгэж гандлага энэ хоёрыг хашаах юм байна. Ганц юм ууж чинь нүдийг чинь ингэж цонхын амар тогсноо. Чи ягараа дандаа хашиг уруу татаад Тийм тийм байна. Тэгээд 95 он ярьсан. Хашаах хэдэн оны хэлээ те. Би тэгээд хамгийн зөв яг тэр үед хашаах уг нь өнгөөр энэ жоох хүүхдэр чи юугаар ярьдаг чи хийгээгүй. Юу зилгүй гүлийг тоо. Ямар муухай онцгүй юм бэ ахаа. Тэгээд
яг бол чи мэдээж хэлнэ шүү дээ. Чи энэ хүүхэд юм яа яриад байгаа. Тийм. Чи хөлийг. Тэгээд чи айгуул дараа нь энэ муу цуснаа гороод. Тэгсэн айгуул. Яг энэ муу энэ цуснаа гороод. Яа татгалж олдог цусаа. Ашаад намайг хоолнд орё морё гэдээсэн. Одоо бол би уруу татсан байна. Йоо. Хамаагүй бүр улаан чи бол зүгээр хөнгөө уруу татсан байна заяа. Тэг хашаа тэг юм хэлэхгүй те. Тэгвэл миний нөгөө эмэгтэй загварлаад ахаа танаа юм хэлээч. Энэ чичээг эхлээд идэв аа. Нэр ганц дутгатай тийм юм болгож бадсан шүү. Йоо, энийг аваач. Танцсан ингээ. Одоо гандуу Японоос сонсоод сууж байгаа хэрэг. За, энийг аваач. За, Улаанбаатар хотод 17 цаг 26 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байна. Гэр бүлийн хүн эцэг эхтэй муудалцвал яасан нь дээрвэ? Аад нь гараад явна, бэд нь худлаа унтна гинэ. Ямар шиг юм бэ? За, бэд нь бурхандаа залбирна, гээд нь худлаа муужирч унна гинэ. Юм мууж чадсан нэртэй. За, манайхаа санал асуулганд итгэвчтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Монкрем компани буурал усны сет хамтран аярлаж байгаа. За, тэгэхээр сүүлийн үед одоо ус бууралт улам залуужаад байгаа. Учир шалтгаан нь орчны нөлөө. За дээрэс нь амьдралын буруу зуршил, стресс ядаргаатай шууд холбоотой. Тэгээ дээрэс нь манай номын гэлснээр үсээ ерөөсөө ил гаргаж явж болохгүй. Хотлоотой. Миний үс ингээ баян ил явж идэг байхгүй. Тэгч бууралцсан байлээ. За тэгээ хаалга брендийн үед болохоор онцлог юм нь болохоор эдний хамгийн гоё юм нь шинэ гаргаж байгаа бүтээгдэхүүн болгоно энэ эрдэм шинжилгээний судалгаанд ингээд үндэслэдэг тийм ээ. Клиник судалгаа байнга явуулдаг. Монгол Улсын сургуулийн эрдэмтэн доктор профессортой бол анагаах ухааны үндэсний сургуулийн одоо эрдэмтдтэй хамтраад за тэгээд энэ буурал усны сет яасан бэ гэсэн чинь судалгаагаар наснаас хамааран 77% үр дүнтэй байсан бөгөөд 14-өөс 28 хоногт үр дүн нь гарч ирсэн гинэ. Тэгэхээр бараг сарын дотор хэрэглэнэ гэсэн үг байхгүй юу? Аа яг үнэ. Аха. Энэ халгаа клиник энэ салонд энэ буурал усны нэг эмчилгээнд орж болох юм байна. За юу. Буурал усны эмчилгээ гэж шүү. За гэх юм бол урамшуул зарлаад буурал усны сет бүтээгдэхүүн бэлгийж байгаа гэж байна бас. Аа за. Тийм нэмэлт мэдээлэл дээр нь дийж утсан биш үү? Тийм ус ачааны халгаа клиник салонд буурал усны эмчилгээнд орвол илүү хурдан, илүү үр дүн мэдрэх болно. Тэгэхээр одоо яг нэг хэрэглэх ёстой серум юм яг ёсоор ингээ хийгээд ер нь нэг салонд нэг очиод нэг ингээд тийм ээ яг мэрэгжлийн нэг зөвлөгөө аваад мэрэгжлийн нэг юу авчвал их зүгээр юм шиг байна. Тэр буурал ус залуучаад байгаа гэдэг дээр зүгээр судалгаа бол байхгүй л дээ. Одоо манай найзууд сая дөрүүлээ уулцсан, дөрүүлээ бууралцсан. Хоёр нь бол бүр надаас ч илүү баг. Дүүнэр шүү дээ. Их юм бодоод ээжтэй та нар. Их юм бодоод байна. Зүгээр ингээд өчөхгүй байна. Хөгшрөхгүй байна. Тэгсэн хэрнээ яавч хүрт бууралтаад байдیں۔ Үс царай дөө. Тий. Хашаах бол одоо амар их юм ботсон биш тийм ч. Яг юу бодохоор ингэ бууралтаад байдаг. Би нөгөө энэ буурал усны сет 400 шуугин дээр орсон байхгүй чи би анжгаас та яг одоо хизэнээс эхлээд ингэ бууралтаад байлаа чи анжгаа. Угаасаа буурал удамтаа гэдээ л штэ. Бүр удам бас нөлөөлөд байна тий. Удам бас нөлөөлд юм шиг байл штэ. Аа. Гэтэ одоо уул нь энэ халгаагийнхан ингээд анжгаа дээр ингээд клиник туршилт хиймээр байгаа байхгүй. Тий энэ одоо ингээд тэр ингээд юу бодохоор бууралдаг гэдэг бол хотлаа л та. Хотлоо юм уу? Тий хашаах юу бод. Энэ хараа энэ хүн чинь угаасаа ингээд бодох юм байхгүй. Угаасаа зүгээр тий боддог юу байхгүй. Тий наар үчи тий явъя. Ингэсэн юм жигэд бодох юм биш байхгүй. Гэтэл би одоо банк болчих. Биш бодох. За хаа усныхан дугаарыг хэлж өг. Яа. За юм бодохгүй юм да. 77 11 43 73. За энэ биш шүү. Энэ зүгээр салууных нь утас. Тий юм бодох юм ингээд. Энэ одоо буурал усны сет хичнээн удаа орсон. За 80 42 43 73 гэсэн утсаар юу захиалгаа өгөөд ихтэй өнгөө өргүүлээд аваарай тийм үү. За дахиад хэлээд өгчих хаа. Яа 80 42 43 73. Яа моо гэж хэлээд байна нэг та. Хэлэхдээ ингээд бүр амар дургүй аюу гоё хэлээ. 80 42 43 73. Тийм ээ. Гоо ягаад яа гэсэн гэх юм бол
дуустал нь хэлүүлэхгүй би хэлэх гэжсэн шүү дээ. Уцаа захиад өгч гэртээ үнгүү өргүүлээд аваарай. Өөр юм ёо гэж боддог. Тэр чиг бодох нь амар хэцүү. Ёо гэж бодож байгаа. Хүчилж байгаа дээ. Бодож байгаа байхгүй гэж тийм үсээ цагаар олон байлдаг. За мөгийн нөө халгааны 2 салааны байршлуудыг хэлээд өгч. За халгаа нэг нь болохоор Апу компани замын эсрэг тал 75 дахь сургуулийн яг зүү хойно, халгаа 2 нь Peace Mall-ийн ард 24 дахь сургуулийн чанх урд байна. Манай гэрийн тэнд. Манай гэрийн хойно. Харин ч бүр ингэж бодохгүй байх тусмаа илүү хурдан цайрдаг юм шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монкрем компани буур төснөөсөө хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв эхнэр ээж хоёр муудалцвал яана гэсэн дээр ярилцж байна. За. Заавал аль нэгнийх нь талд ор гэвэл хинийх нь талд орох уу? Ямар амар хэцүү юм. Заавал шүү. Ийм амар хүн тасалж ихэд хашаахаас асуу. Чи жигтэй гэж юм. Чи одоо жигтэй пялдаг бэр одоо тэгээд пялдгаа гаргаж шүү. Хиний талд орох юм. Пялдагдаж явснаас сонгож явсангүй штэ. Яг нүүрэн дээр нь. Би л авдаг би өөртөө те яг тухайн моментод шууд хадмынхаа талд л орно. Тэгээд дараа нь өгдөг болчихсон шүү дээ. Дараа нь нөхөр нь бүр бөөлээ болно штэ. Биш ээ чи өөрийнхөө ээжийн талд. Манай ээж аа билүү те. Тэгвэл нөхрийнхөө талд орно. Тэгвэл нөхрийнхөө талд орно. Ааха. Тэгээд дараа нь бас аав ээж тэгээд яагаад гэвэл намайг сонгосонгүй гэдэг байхгүй юу? Тэгтээ тэргүй хорвоогийн жамаар заяа. Аав ээж чинь ингээл өнхрөөл өнгөн. Тэгтээ тэргүй бид нар үндэ насан турштай амьдрахгүй. Нөхөртөөгөө бол насан турштай амьдрах байхгүй юу? Тийм учраас ямар ч үед нөхрийнхөө талд л орно. Өөрийнхөө ээжийн талд ороод нэмээ би чамд арга зааж өгье. За. Ээжийн талд ор заа юу. За. Тэгээд нөхөр чинь тухайн үед гоншгоно л үз. Гараад ээжигээ нөгөө хадаа шахахгүй л важина. Чи өдгөө эмгтэн хүн бол важина даа болоо. Яг тийм. Чи миний талд орсгүй. Дуусан гол тэгэл өглөөд нь штэ. Зүгээрээ үглэхээр л важина даа. Хоёр важина даа тайвширч нэгтэй амарга мачдаг байхгүй. Хоцоо энэ үгийг итгэж болохгүй тийм важинаг нь одоо болцолго өчигдөрг нь надаас асныг бач гасаас тийм муга тийм важина нь яг юу юм бэ гэд. Би бүр тайлбар чи ишиг ингээ хуруугаа ижээ та гэж. Би гэж тайлбарлаад байгаа тийм. Одоо би тийм юм яриаггүй шүү. Үрдийгэж үзүүлсэн ш би нэрээ. Ямар тийм ярьдгийг би ямар тэглээ ямар муухай баш хүзүүлээ тий. Тэг зүгээр л гоё юм. Яа гэдэг. За асуултандаа хариулаа. Чоо ийм гоё бариу. За хариул. Хоёр яах юм бэ? Надад важина байхгүй. Яах юм? Тэгэхээр одоо хадмынхаа талд л орно доо. Эхнэрийнхээ талд биш шүү. Эхнэрийнхээ талд уу? Тэгээ эхнэрээр ээжийг аргад болохгүй юм. Танаа охин чинь ингэж байна уу? Үгүй танаа ээжтэй чинь штэ яг түрүүний процесс аахгүй юу? Түрүүний процесс аахгүй юу? Тэгвэл эхнэрийнхээ талд орно. Ээж ах вэ гэж гай тавьширсан. Ээж л яг өөр юм чинь. Тий, гомдоод чинь үр хүүхдтэй түнжээ хагатлаг гомдог ээж гэж байхгүй л бит. Тэгээ намайг амар балер ээжигээ сонгуулад байгаа байхгүй. Важина байсан бол би зүгээр. Чи тэгтээ мөг батын үгэнд угаасаа орно гэж орох гээд байгаа юм тэгээд үгүй орхоо боллоо. Тийм гоо даваа л өгчөөд байгаа ч. Тийм амар тий. Худлаа муужч унаад 3 хоног сэрэхгүй гинэ. Яа чи баг зүг хараа юм шүү. Тий. Би муужч унах хийж мэдэн штэ. Өшөөлөн штэ баг. Шууд уйлна. Эмэгтэй хүний хүчтэй зэвсэг чи ойлгох штэ. За хашаах бол угаасаа түрүү ярьсан штэ. Мамыгаа талд ороод тэгээд дараа нь орондоо орохыгаа алдаад эхнэрээ харагдах юм байна тий. Ер нь хашаах бас орондоо ороо важина авах штэ. Харин тийхнэ. Тийм бай. Уг нь өөр ингээд эхнэрээ сонгодог гинэ ахаа. тийм үү. Тий. Зөө. Уг чи нөхрөө важинагаар аргалчаад ээжигээ ингээд өөрөө харгалуулаа хамаагүй дээ. Гүй тэгэд хөгшин хүн тэгэд нэг гомдохоор бүр амар яшигтэй шүү. Яа заач бүр. Тэгжээснээс эхнэртэйгээ дараа нь нүр тулсан дээр. Нэр шүү. Наим ээ. Өөрийнхөө хэртэй нийлжээс нөхөрлөөгөө дайраад байхгүй юу? Чи мэдрэл муу таа чи настаа үдэ чи. Тэ болдгоо маа. Болдгоо Тэгжээс ингээд ээж нь нөхрийнх нэг булхайд илчлэхэд шууд нийлээл ааш. За
Нэвтрүүлгийн хамтраагаар танилцуулсны дараа санд асуулгын дүнг танилцуулах учраас манайхан санд алхуунд идэвхтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтраа аялагчаар эрчүүдийн брэнд Gatsby хамтраа ажиллаж байгаа. За одоо энэ бям гараг буюу энэ амралтын өдрөөр одоо Эр цэргийн баяр буюу тийм ээ. За Gatsby-г бол надаас асуугаарэ. Яг одоо угаасаа бэлгэнд аваад хэрэглэж байгаа шүү дээ. За яаж нахаа? Таныг өнөөдөр илгэж би дээр нэг хүн ингэсэнс ямар ч өвчлээ байхгүй гэсэн нүрэнд чинь. Энэ таргалтай. Gatsby биш ээ таргалтай гэж. Айгуусаа нүүр таргалахаар ингээд бүх өвчлээс ингээд. Дүүрт юм шүү. Дүүрээд ихсаг ярьтээ. Тэрнээс жоохон турчих юм бол өвчлээс суунал та. Адилтай яг би та нар энэ эмэгтэйчүүд өслээрээс битээ таргал. Ямар муухай юм бэ? Gatsby-гийн нэг гоё юм нь одоо чинь эрэгтэй хүмүүс бол эмэгтэй хүмүүс шиг те ингээл олон юм дараалал төрөхөд чаддгүй хүмүүс ахгүй төрхөө. Тэ? За хэрэглэх хэд нэг л удаа хэрэглэн тэгэл залах чинь. Гэтэл тийм арчаагүй юм уу? Арчаагүй гэж хэлэх гэдэг. Нүүрний шингэн саван тэгээд тоник тэгээд тос байгаа. Ийм гурван юм байгаа тийм. Тоник гिचтэй биш их юм штэй. Тэгээд тоник дотроо бас бид нар 10 эд юм хэрэгэлдэг. Тоник ч өөрөө дотроо айгүй олон төрлийн үйлчлэг байгаа байхгүй юу? Тонер тэгээд эссенс бисээс ингээ бүгдийг нь оруулсан юм шиг байлаа. Өө тийм үү? Оо за эднэрс одоо эссенсээр яах вэ? Би ихнэргээ хажууд юм гоёлын ширээт шүү дээ. Зэрэгцээд байгаа. Гү яагаад тэгж болтгоо? Яас ядраатай би. Нэг ингээсээ манай дээр нэг цагтаа ирсэн байхгүй юу? Хийсэн. Баялаа намцсгээ. Тэр цагтаагийн амар гоё тэр үнэхээр эрэгтэй хүн нөөрэ ачилдаг бол айгүй гоё харагддаг юм билүү. Юмч бүр тэр цагтаа даахгүй гэсэн шүү. Шал өөр ангид харагддаг юм билээ шүү. Тэр ховцод гоё нөө. Ачилдаг ингээ нүүр нь гоё ингээ баг долоох нэ. Тэр арьс нь амар гоё бүр яа харахгүй ачилдаг арьс байгаа байхгүй. За хаа ингэсэн байхгүй тэр залуу юу штэ те. Намаг ингээд эфирт орсон хойгоор ингээд захирал макрал маркетинг албаныхантаа уулцсан гинэ. Тэгээ би бол тэрийг цагдаа магдаа гэж мэдэхгүй. Тэгсэн чинь би ингээд эфирээс гарч ирэл яг 0 орохгол ингээд явжсэн чинь нэг залуу лифтнийтэй зогсчихсон байхгүй. Үнэхээр гой зэрэг хайртай залуу байсан. Тэгсэн чинь тэр цагдаа залуу байсан юм билээ. Тэгээ тэр залуу Gatsby хэрэгэлдэг юм шиг байна уу? За мэд. За илэггүй юм ярьж байна. За гуурайсан арсыг чигээр хангана батг өрөвсөл гарахаас сэргийлэн тослогийг тэнцвэржүүлнэ. За тослогийг тэнцвэржүүлнэ гэдэг бол маш том үйлчилгээ шүү. Гой үйлчилгээ шүү. Тослог тэнцвэржүүлнэ гэдэг нь яа вэ? Батг гарахаа болчтой юм уу? Үгүй чам шиг ингээ гялагаад байхгүй юу нүүр чинь ингээ гялагаад байгаа үстэй. Тослог тэнцвэржүүлнэ гэдэг чинь одоо хит гуурайшуулахгүй хит тослогжуулахгүй яг ингээ тэнцвэржүүлнэ балансаа чинь барина гэсэн үг аахгүй юу? Окей? Ойлгож байна уу? Чиг гялагаад ирэхэд юм бол тосч данд гэсэн үг. Тэгээд тэр чинь аха яагаад тослогжоод байгаа гэж таны арьс хуурайсан байх гэсэн үг. Хуурайшаад ингээд чиг ус тосгараад ах туу. Тий, ус чиг дутагдах тусам. Тийм үү? Тэгэхээр хуурайш яхаар яадгийг. Тос ялгаруулад хүүе намааг ингээд надад чиг өгөөч, намааг арчлаач гэж хэлээд байгаа байхгүй юу? Арьс өөрийгөө нөгөө нэг чиг шиг байхын тулд нэг авламжсан арьсандаа солиор гэж хэллээ дээ. Тэр гой ялгараад байгаа тосоор тосолж болохгүй. Тэгээд ахаа нөгөө арьсны гүний чиг гэж юусаа байхгүй болоод тэгээд одоо та нар одоо ингээд аягүй гой танагтай байгаад байгаа юм шиг хэрнээсээ тэгээд одоо чиг дараа ингээд яг өөр дүн нь болоод ингээд огцон мэдрэгдэл гэсэн үг заяа. Танагтай байгаа юм шиг хэлдэг. Цаанаага арьс чинь болоод болио баяа л байгаа нэрээ. За манайхаа хэрвээ санаж байгаа бол нэг юу Валентины баярын өмнө би нэг юм хар хайрцагтай ингээд багц ийм гой багц гарсаа ингээд үзүүлээдсэн шүү дээ. Тэр харин энэ хашах ингээд аваа явцсан ингээд. Биш ээ тэр хар биш шүү дээ минийх чинь. Хар мууш хар хайрцагтай шүү хаа. Би өөрийнхөө төрөх юм би мэдэн шүү дээ. Бэлгийн хайрцаг нь хар хайрцагтай. Бэлгийн хайрцаг нь хар гэж хэлээгүй. За тарагтаа байгаа дээр үргэлж харин за тэр яштэй те цэргийн баярыг тохиолдуулаад 10-аас 20% хямдар зарласан байгаа. Тэгээд Mile Cosmetics-ийн бүх салбаруудаар байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 96 36 99 93 гэдэг дугаараас аваарай. 96 36 99 93. За мөгийн тэр веб хаяг сошиал хаягийг хэлээд өгч. За Facebook нь болохоор Mile Cosmetics гэж хайх юм байна. Facebook нь. Instagram нь болохоор Mile Cosmetics гэж бас. Яава. Я дөрөв гэж байгаа багс. Би чи Instagram таа үзүү дээ. Таагуурч байгаа Instagram гэдэг. Сочид тавдаг. Интрүүлгийн хамтран ажиллагчаар Instagram таахгүй гэдэг. Иршүүдээ арьс арьсганы бэлгийн багц
Gatsby хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, санал асуулгын дүүн гарсан. Гэр бүлийн хүн эцэг ихтэй муудалцвал яасан дээр вэ гэдэг дээр аад нь гараад явна гэдэг дээр 236 хүн буюу 62 хувь саналаа өгсөн байна. Хундлаа хонд нэр дээр 20 хүн 9%. Бурхандаа залбирна гэдэг дээр бас 49 хүн заяа 22% заяа. Худлаа муужирч байна гэдэг дээр бүр 14 хүн заяа 6%. Саналаа өгсөн байна. Шууд зутаахан л дээ. Бурхан залбиртал. Хэрэлдэж штэ. Ер нь бол гараад яваа сурцсан л та. Тэр ч баг бүгд мэднэ те. Одоогийн таны өөрийн чинь ээжтэй Чиний ингэж барьж байгаа тэрийг очиод ингэж Тэг яг ингэ хэрэл болохоор ингээд гаргахгүйгээд үүд тавьцаа очиж ирэлддэг шүү дээ. Гоо зугтсан дээр тэр унтах муужих зуужих чинь ингээд шүүлдэ ингээд татаж оруулах гэдэг шүү дээ тий. Чи босоод ирдэ гэдэг. Тий. Хинийхэн зөв чи хилдэ. Чи яаж удаж чадчихна? Сэр. Ой чамааг ингэж ямар угаат? Яга нөгөө важина мөгөт. Важинатай юм тач юм шиг. Нэг важино гэсэн. Важинатай эсвэл важина. Тэг бүр ингэ төгсгөл ирэхээр ин чи ингэ чанга болно. За, яалтчгүй ингээд эхнэрийн чинь ч юм уу нөхрийн чинь буруу бол эцэг ихээ талд орох уу? Ингээд одоо нөгөө гашаахыг эмээ өмөрөөд ингээд байж та тий буруу нахад тэрнтэй адилхан ингээд яалтчгүй эхнэрийн чинь ч юм уу нөхрийн чинь буруу бол эцэг ихээ талд орох уу? Нөхрийн чинь буруу байхад зөв байхад уу? Буруу буруу байхад уу? Орно шүү. Орно. Орсон дээр үү? Тэг орсон дээр өнгөрсөн. Буруу байхад уу? Надад бачаа авахгүй л орно шүү. Орно шүү. Үгүй. Эцэг ихээ талд орно гэдэг байгаа шүү дээ. Аха. Бүр хамгийн муугаар бодоод гэрээсээ хөөгдлөө садлаа гэд эцэг тэр очиж шүү. Үгүй тэгин үстэй. Чор бэлэр араа бодсон сонголттой тий. Одоо продюсер л авдаг байгаа да. Хүмүүс бүр амчин сэтгэлээсээ хариулж штэ. Боги зулаа гэдэг хүн. Чиний үед би хин юм бэ гэх юм бол хөгшүүн үнтэй яах нүв дээ гэж байд. Гээл тэгэл ингээд ярина. Ярддаг штэ. Ярнаад ярьж байгаа байхгүй. Ярддаг гэсэн. Одоо нөхөр дээр очингуудаа бэжэл та би ингээд ээж аргыг ингээд олох гээд штэ. Аавыг олох гээд штэ. Яг тэгнэ нэ бас. Тэгвэл аав ээж дээр очингуудаа бэжэл та би ингээд нөхрийн арга ивигээс олох гээд штэ гэдэг. Тэгж ярих боломж бол дээр чи орно аргална штэ. Хоёулаа зүгээр ингээд хоёр талаас асаал зүгээр штэ нэг. Шот нүдэрэ. Бэж. Чи үгстэй хариул задаа. Яа. Үгүй юу яавал яах вэ? Одоо чи ингээд та хоёр ингээд хэрэлдүүл ашиг. Энэ хоёр ингээд уйлаад хэрэлдээл ороод ирчих чи. Ашиг гэлдэг үл яах. Хэлээч хоёроо. Тэгвэл синий тавтай. Хоёлаас уйлаад гэсэн. Эд асц. Ашиг чи продюсер чи шийдэж шүү дээ. Чи шийдэж. Продюсер шийдэж шүү дээ. Юу хөө яасан октоута. Үгүй мөги дэдээ та. Хинийхэн зөв юм бэ хашаахаа. За тий. Одоо та хэлээ чи. Одоо төрүүлж асууснаар та хэл. Өдний бах дээр л орё та. Өдөрлөх дээр л орё та. Мөги яг тэр үед таймширцгаа өдөрлөх дээр орё. Мөги яг айгуу гоё аргатай юм байлээ. Харж харж ирсэн аа. Өөс тавчраа. Би шууд эхлээд гэрлэг чирээл гар. Яаж яа? Намын дагаад гараад ирэхгүй. Намын цаанаа байж гэж байгаа. Ихтэй тантай уулзрах гээд байна. Гэтэ ер нь одоо тэгээд гэрлэг дагуулж гараад номигстай хамт жаахан буулж байгаа. Гэрлэг цааш нь заад тавьчихжээ. Тэгэл номинаш тэгээ гэрлэгс тэрэгтэй харин тий. Гэрлэгтэй юу гэж ярьсан? Тэгэл гэрлэг жаа моочтай авшруулаа. Яар бэлэр хоогүй. Харин продюсер өнгөж ийм л ухаантай байгаа шүү. Тэ. Тэгээ нийлж муулахгүй тайлбарлаад ингээ нөгөө улаанаар ирэх түүхэн үү. Яг шиг. Гээ цаад гэрлэж тэгдэм аа юм шүү. Яста тэгдэм аа. Тийм өвчтэй штэ заах чи. Цаад номжтой тэгдэг хүн юм уу шүү. Йоо, за дараагийн асуулт руугаа орлоо шүү. Дараагийн асуулт. За, хашаах мөгийн хоёр хүргэнтэйгээ муудалцвал төрүүлж уушлалт гуйх уу? Хүргэнтэйгээ муудалцвал уу? Аха. Одоо охиноо бодоод нэр уучлалт гуйдаг л бах та. Тэр мөчөнд миний охин цаавгаад байлаа. Тийш те. Тий.
Та хөргөнтэйгээ ер нь муудалцж байсан уу? Хоёр хөргөнтэйгээ алиндаа ч муудалцж байгаагүй юу? Муудалцвал нэг гогдох юм нь би ууг нь аав нь штгэл лац нэг бодох юм те. Ууг нь нааддаг дөө амьдрал дээр. Тийм их шүү дээ. Яста би муудалцж нэг шүү дээ. Зүгээр ээж мэжтэй л жоохон дургуутчихсан баг. Тэрнээс нэрээ. Би л одоо адам автага баг олигтой ч юм ярьдаг шүү дээ. Хоёулангийн бэртэйгээ муудалцвал төрүүлж уурлах гойх уу гинэ. Аавс хэцүү юм те. За одоо тэгэл яа уурсан эмхтэй хүн бол бас л нэрэл бас юм нэг юм одоогийн шиг 50 байх. Тийм шүү. Бас л явдсан байл шүү. Тэгвэл ядахна юм хэлэхгүй ч гэсэн ингээ цэхэгнэл ундаг байл шүү. Гэхдээ одоо тэгэл хоёулаа тэр үед амьдрал үтцсэн л ах байлгүй дээ. Одоо хоёулаа л одоо уучлалтгүй. Чи юу хизээ нэг амьдрал үтцсэн. Одоо ерөөсөө амьдрал үтцээгүй байна. Нэг их амьдрал үтцээ. Одоо 10 жилийн дараа дахиад амьдрал үтцээгүй юм чинь. За би жоохон бодлоо. Юу яах юм байна? Миний мөн хүүг ингээд очиод химлээд унах юм байна тийм танаа ээж чинь тэгээстэй ингээстэй дараараа гэд чи өстэй ээжийн хүүхд мөхт тий яг үнэ юм байна салт минийх үү сал амар юм бэ салж чадахгүй надтай бити юм ярьж тэгээд болоо үш бит хоёр ингээд муудалцаад бүр яг ингээд орилдоод барилцж аваад унвал та хоёр яах вэ өөртөө очроо. За одоо ингээд үгүй нэр ингээд амар уурлаа дуун чангараал бүр ингээд зодтолтохоо тойлоо ингээд онууд яах вэ? Ганцаараа. Би юу вэ? Нөгөө хашаах бол ингээд бүр амар чамаг бодвол ёёот байхгүй. Могийн наашраа гэж чамаг аваад уулзалт өрөөнд ороод за тайвшир гэд. Тэг чи ч ухаантай юм чи тэгээд ингээд яах вэ? Угаасаа юу шот давхалж ачиж ёяатай. Хэмээн тий тэ. Оо яа тачдаг. Яа хатуу мэнта. Могийн миний найз ухаантай юм чи наашир гэд. Хашаахтар очингуудаа. Тэг хашаахтар яах. Хашаах одоо тэнд чи бүр зэрэгцээд ойлоо. Дэмсээ юм авчулаа таа. Би яа тоо. Хашаахтаа бол харьцагч үү тэр үед. За нөрөн чи яах вэ? Би тэр ингэх хэрэгтэй байхгүй юу? Яг одоо мөгийн хатар бол саяныхыг тэг яг тэг аюу гоё юу гэн. Та ч ухаантай хүн шүү дээ. Тэ хашаахыг ёёотой гэж. Тэгээд хашаахтаа ирэнгүүт мөгийн ах чинь бас уурсан чи бас гой сонин зан гардаг. Чи дөрөв дээ шүү дээ. Энэ олон жилээс айгуу сайн нууж авч байна. Одоо илүү амьдрал үзнээр та тайвшир гэлсэн биш. Тэгэл би ирээл ашигма инег эвж хэлэхгүй. За энэ үрээд 2023 оны 3 дугаар сарын 15-ны лав гарагийн яна нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хөгжилтөө хөнгөн байцгаа гэсэн уриатгаар шууд өрөөд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн цагаашаа уучлаа. Яасан. За нэвтрүүлгийн хамтран ирчүүдийн брэнд Gatsby замуу уурластисээ тамжаа ажилдаа баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Gatsby мэдээлэл авах утас 96 36 99 93. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Буурал усны багц мэдээлэл авах утас 8042 43 73 8042 43 73. Яна нэвтрүүлэг хөтлөгч хаш мөгийн гэрлээ номон Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3